Тэгээ 24 оны 11 сард байхаа сайн зэрэг гишүүнээр ахлуулаад эрүү шүүлт тулгах хүнлэг бус хэрцгий хандхаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаар сонсгол явж ирсэн. Тэгээ манай одон төвийн гишүүн бас энэ дээр нэлээд идэвхтэй оролцсон. Энэ хүчний жанжинтай батлан хамгаалах ямнаас оролцож байсан. Тэгэхээр одоо ингээд энэ мэдээж сургалт бүх зүйл явна. Офицер ахлагч нар бол илүү хариуцлагатай болох ийм одоо шаардлага гарч иж байна. Үүнийхээ хажуугаар бас яг офицер ахлагч нар ийм одоо амралтын үеэр шөнө орон цагаар энэ одоо асуудлаар тодорхой одоо камерын хяналт юм уу эсвэл онлайн байлгах тэр хүмүүсийн хөдөлгөөн энэ төр одоо бүх зүйлийг хянах энэ асуудал дээр бас тодорхой хөрөнгө оруулалтыг гаргаж энэ асуудлаар шийдэж байгаа ажил байгаа юу энэ талаараа энэ чинь бас яг тэр тухайн үеийн сонсголын дүгнэлтээр энэ асуудал бас шийдэх ёстой гэж үүрэг өгсөн шиг санагдаж байна. Тэгээ энэ дээр нэг хариулт өгөөч. Батлан сайд Батлуут. За камержуудын төвшин бид нар одоо улсын сүдээр батлагдсан төсвийнхаа өрөөнд анги салбаруудаа бол камерж болсон. Ангийн удирдлагууд бол ерөнхийдөө камерын хяналтаа хийгэж явж байгаа. Одоо харин бид өхөн бол энэ камерын хяналтыг зөвшөөрний жанжин штаб дээр 24 цагийн одоо хяналтанд оруулахаар чиглэлээр ажиллаж байгаа. Захин мөржлийн хамтаа хамтраад тодорхой хөрөнгө оруулалтын асуудлуудыг одоо төлөвлөж гаргаж ирээд одоо хийж хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Түүнээс гадна одоо камерын хяналт байхгүй бие засдаг газар усан дордог газруудыг ч гэсэн чанга яригч болоод одоо яаралтай тусламж үзүүлэх улаан конопуудыг одоо байршуулах тэрийг одоо бас авч хэрэгжүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Өнөөдөр манай Монгол улсын зэвсэг түвшний нөхөн хангалтууд 58% тавьж байгаа. Тэр дундаа хугацаа цэргийн албан агч нартай ажилтдаг салаан захирагч нар, ротын захирагч нар 30% хангалттай явж байгаа. 30%. Энэ бол бидний хувьд одоо бас гамшиг гэсэн яг үнэндээ. Үүнийг одоо шийдэхин тулд бид нар төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал яригдана. Харин өнгөрсөн нэг 5-6 жилийн хугацаанд Монгол улсын зэвсэг түвшинд багч гисэн хөрөнгө оруулалт хийдэг болчих. Ингэснээрээ бас тодорхой асуудлуудыг бид хүн бас шийдэж явж байгаа нь үнэн. Гэхдээ тулгамж байгаа олон асуудлууд бий. Дор хожид хүний нөөцийн нөхөн хангалттай холбоотой асуудыг ч гэсэн авч үзэж шийдэхгүй бол хугацаа цэргийн албаагчтай нүр тулж уулзаж тэр хүүхдүүдийн одоо аав ээжийн оронд аав ээж нь болж 24 цагийн хугацаанд ингэж харж хамгаалж одоо хамтарч ажилладаг энэ хүмүүсийг бэлдэж гаргаж ажилуулахгүй бол өнөөдөр хугацаа цэргийн албаагчтай ажиллах хүний нөөц хомсдолтой болчихсон. Энэ ч гэсэн тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа гэж харж байгаа. Тэгээ энэ өнөхөө хангалтыг бүрэн дүүрэн хийж чадахгүй бол үнэхээр бас асуудал бий. Энэ дээр ч гэсэн манай улсын хурлын гишүүд нөхцөл байдлыг бас зөв ойлгож очиж үзэж танилцаж бас асуудлыг өргөн хүрээнд авч үзээсэй гэж харж байгаа. Энэ зэвсэг түвшин тех хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлээсэй гэж харж байгаа. Өнөөдөр одоо геополитикийн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ Монгол улсын аюулгүй байдлыг батлан хамгаалдаг энэ салбарыг одоо чадварчуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмж өнөө цагийн одоо дэвшилтэд тоноглуулах хөрөнгө оруулалтын техникээр олон асуудлууд бий. Гэтэл өнөөдөр төсөв хөрөнгөний хугацаанд ямар байгаа вэ гэдээ бүгдээрээ бодох ёстой асуудал зөндөө бий. Тийм учраас улсын хурлын гишүүд ч гэсэн одоо энэ асуудал дээр онцгой анхаарч ирэх он жилүүдэд энэ хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ч гэсэн илүү санаачлахтай ажиллаж өгөөсэй гэж хүсэж байгаа. Энэ бол өөрөө аливаа бас эрсдлүүдийг хамгаалах, эрсдэлгүй байх боломжинд томоохон нөлөөлөл үзүүлэх ийм хөрөнгө оруулалт болно гэдгийг хэлхэн зүйтэй хаа. Баярлалаа. За яг энэ хуулийг хэлсэж байгаа явцад одон төвийн гишүүнэ над руу ингээд мессеж ирж байна. Зэвсэгт хүчнээс гадна дотоодын цэргийн амь насны тухай асуумаар байна. 809 дугаар ангиас 2025 оны 11 сарын 20-нд нас барсан цэргийн албан агчийн гомдлыг шийдвэрлэмээр байна гэж. Тэгээ би танд утасны дугаар өгч чинь та энэ талаар бас санаа тавиарай.